Нив сагналыг та бүхэндээ нэг сайхан мэдээг дуулгах гэж байна. Тэгэхээр яг одоо бол Монголын рок pop хөгжмийн boy band хамтлагуудын нүүр царайсан 5 хамтлагийн хэвлэлийн урлаг зарлж байна. Тэгэхээр эдгээр хамтлагийг дурдах юм бол Сүнс хамтлаг, Камертон, Номинтас, Салхи Гайс гэсэн хамтлагууд нэгдэн мартагдшгүй нэртэй тоглолтыг UB Palace 10 дугаар сарын 9-ний өдөр хийх гэж байгаа юм байна. Тэгэхээр энэхүү тоглолтын илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ өргөжүүлье. Монголын pop урлагийн нүүр царай болсон 5 хамтлагийн нэгдэн тоглолт хийх гэж байна. Тухайлбал Сүнс, Камертон, Номинтас, Салхи Гайс хамтлагийн хамтран мартагдшгүй нэртэй тоглолтоо төлөвлөх гэж байна. Тэд өөрсдөө ах トゥ 5 хамтлаг хэмээн тодорхойлсон pop гэх тэмдэгтээр нэгдсэн ах トゥ 5 хамтлагийн тоглолт 10 дугаар сарын 9-нд UB Palace-ийн концертын их танхимд болох гэж байна. Монголын шилдэг boy группүүд болох Гайс хамтлаг, Номинтас хамтлаг, Салхи хамтлаг, Сүнс хамтлаг, Камертон хамтлаг гэсэн ингээд 5 хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр оролцох гэж байна. Тэгээд энэ тоглолтыг зохион байгуулж байгаа хүмүүс гэвэл On and Off, Онон Батах, санаачлагч нь манай 50 Батах Титэм хамтлагийн ахлагч. Дээрээс нь E студ мөн бас дэлгэр мөрөн маань Блэйтэн дээр бол албан ёсны борлуулагч нь Easy Ticket гэсэн ийм байгууллагууд бас хамтарч ажиллаж байгаа. Анх хамтлаг байгуулаад ингээл амьдарч явах үед би бол тэгэхэд 20 настай байсан. Одоо 40 рүү дөхөж явж байна. Тэгээд энэ цаг хугацаанд бол миний дотор мөрөдж ирсэн тоглолт бол энэ мартагдшгүй тоглолт. Энэ тоглолт маань өнөөдөр энэ биелэлээ олж байна. Үнэхээр энэ сэтгэл маш гоё байна. Энэ тайз бол урлагийн тайз. Энэ бол бид нар амьдралаа зориулсан тайз. Бидний дуу хооронд хөглөгдсөн мянган залуучуудын амьдралаа босгосон анхны эхлэл, анхны хайр, эрх чөлөө, хамаг гоё дурсамж энэ бүхнийг бид нар мартагдашгүйгээр хамтдаа ингэж өнгөрүүлэхийг хүс. За энэ хамтлагийн тоглолт бол 5 хамтлагийн тоглолт бол одоо анх Монгол улсад тий boy group гарч ирсэн. За тэгээд энэ гарч ирснээс одоо хүртэл бас уран бүтээлээ төөрөөд явж байгаа. Ийм хамтлагууд байгаа. Тэгээд цөмөрөө нийлээд яагаад тоглож болохгүй гэж тийм ээ. Тэгээд яг тэр үеийн үзэгчдүүгээр бид нартэй одоо ч гэсэн бас дуугийн сонсож байгаа үзэгчдийг бас одоо сайхан нэг үчийг мартахдахгүйгээр өнгөрөөе гээд тийм санал тавиад ирсэн. Тэгэхдээ бид нэр маш нааштай хүлээж авч тэгээд энэ тоглолтод оролцож байгаад маш баяртай байгаа. 5 хамтлагийн үзэгч олонний дурсамж сэдрэх хайрын дуунуудаа дуулахаас гадна тоглолтыг жүжигчилсэн хэлбэрээр найруулан тавих оролжээ. Гайс хамтлагийнхны хувьд гэхэд 5 хамтлаг дундаас хамгийн залуу нь юм. Одоо энэ баннер дээр байгаагаар бол Гайс хамтлаг хамгийн дүү хамгийн отгоо хамтлаг нь гэж байгаа. 1997 оны 11 сарын 16-нд байгуулагдсан. Тэгэл бодглохлоор биднээс өмнө байгуулагдсан хамтлаг бол мэдээж яг уран бүтээлийн хувьд бол дандаа ах нар байж байгаа. Тэгээд ер нь хамгийн анх байгуулагдсанаас хойш тэгэл дараа нь төрж байгаа хамтлагуудтай энэ бүх хамтлагууд угаасаа хамтлаг байгуулах шалтгаан болж ирсэн гэж үзэж байгаа. Яг тэгэхээр энэ хамтлагуудын уран бүтээл хүмүүст яаж хүрч ийн, залуусыг яаж байлдан дагуулж ийн, тэрийг хараад хүмүүс залуучууд уран бүтээлч сэтгэлгээ, уран бүтээл хийх ориглон хүсэл нь тэ төрж тэгээд найз нөхдөөрөө хоорондоо нэгдэж хамтлаг байгуулж исэн ч тийм тохиолдол байж байгаа. Тэгэхээр тэр болгоны одоо том үлгэр жишээ болж исэн тухайн үед залуучуудыг бас нэг хамгийн анх хийгээд гаргаж исэн уран бүтээлүүдээр байлдан дагуулж исэн тийм хамтлагууд. Одоо тэгээд аль хэдийн хамгийн отгон нь гэтэл манай хамтлаг 18 жил болсон юм чинь. Камертон хамтлагийн зүг гэх юм хувьд гэх юм бол гадаад дотоодгүй тийм ээ фестивал руу оролцож гадаад дотоод олон хамтлагтай өрсөлдөж өөрсдөө хаана явж гин гэдгийг бас мэдэрсэн бас тийм явж байгаа. Тэгээд одоо энэ дөрвөн хамтлагийн гишүүдийг сануулхад тийм ээ энэ бол нэг ёсны энэ бол гарын 5 хурууч гэсэн аль нь урт вэ гэдэг тийм ээ аль нь урт вэ аль нь богинохон бэ гэтээ хамгийн гол нь жигчийн хуруу гэдэг бол хүнд айгүй хэрэгтэй уруу штэ. Эрхүү уруу ч гэсэн айгүй хэрэгтэй. Би энд айгүй хэрэгтэй. Тэгээд энийг нийлүүлээд нэг атгсан гар энэ гар маань нэг ёсны зохиол гэсэн үг. Нэг том зохиолын дор бид нэг гэр бүл болж
одоо pop гэдэг гэр бүл болж Ямар ч одоогоор 5 хамтлагийн залуус мартагдшгүй тоглолтондоо бэлдээд тус тусын уран бүтээлд ажиллаад тун завгүй байгаагаа хуучилсан юм. Монголын pop урлагийн нүр царай болсон 5 хамтлагийн шижигнсэн залуусын нэгдсэн мартагдшгүй тоглолт 10 дугаар сарын 9-нд UB Palace зохион байгуулагдах юм байна. Тоглолтын тасалбарын нь 40,000 80,000 төгрөгийн үнэтэй байхаар болжээ.